За их нэртэйгээ муудалцаад ялсан цорын ганц хэрэгэд байгаа шүү дээ тийм ээ. За Johnny Depp гэж энэ хүн 1963 онд айлын баг болж мэтэлсэн юм байна. За дээр 2 эгч 1 ахтай. Аав нь инженер хүн бол харин ээж нь 14 настайгаас хойш зөөгчээр ажилласан Elizabeth гэдэг нэртэй ийм хүн байж. За ихэвчлэн замын хажуугийн кафед ажилладаг. За маш олон цагаар бүр өдөр шөнөгүй ажилладаг. За мөн хар багасаа зөөгчээр ажиллаад бүр залхаад уурн хүрдэг байсан даа ч гэх юм уу. Ээж нь маш муухай аштай хүн байсан юм. Хүүхдүүдэд байнга загнаж, харааж, зоддог. За гартаа тааралцсан бүхнээрээ балбдаг. За Johnny Depp найз нөхөд гэхээр юм байхгүй. За хайртай хүн байхгүй болчихсон 12 настайгаас тамхитдаж арх ууж эхэлсэн баг юм. За тэгэл аав ээжтэйгээ нийлээд хараал хийгээл гэртээ хэрүүл хийдэг, ойрлолдог, ингээл байждаг ийм хүүхэд болж өсөж байгаа юм. За харин Johnny-ийн төрсөн өдрөөр буюу 12 насны төрсөн өдрөөр ээж нь түүнд нэг гитар авч өгсөн гинэ. Энэ $25 бэлэг нь түүний амьдралыг бүрэн өөрчилсөн баг. Нэг найзтайгаа аяллаа машинд амьдрах болсон юм байна. За энэ үед тэрээр өөрийн өвөрмөц хувцлалтаа стилээ олсон гэдэг. За олсон биш. Тэр стилээ ил гаргаж байгаа. Түүний стил загвар их онцлог гоё байдаг тийм ээ. Тэгвэл энэ хэв маяга ээжийнхээ хувцсыг хулгайлж өмсдгөөс нь эхлэлтэй гинэ. За 20 болтгоо 20 насн дээрээ ямар нэг юм онцгой зүйл хийх ёстой. Энд бид хоёр Johnny Depp-ийн талаар ярьж байгаа. За тэгвэл манай хүн 20 наснда хормоо хийсэн гинэ. Өөрөөсөө 5 насаар ихч. За хамтлагийнхаа дуучных нь ихч нэмээд ирнэ. За мейкап артист ийм бүсгүй байж. Гэхдээ мэдээж энэ бол тэнэг гэрлэлт байсан гэж хэлж болно. 2 жилийн дараа тэр хоёр тийш болсон баг. Мөнгө сайн олохгүй байна гэдэг шалтгаанаар. За 1984 онд Johnny Depp анхны дүрээ авч чадчих. Гэтэл тэр зүгээр нэг энгийн дүр байсангүй гэнэ. A Nightmare of Elm Street гэдэг маш алдартай болсон юм кино. Нэг Freddie Mercury-гээ зүүдэнд орж ирээд идэг юм сарвуутай гар байдаг штэ. Тийм урт хомсноттой. Тэрний гол дүрүүдийн нэг нь тоглолцсон баг. Янз бүрийн дүр тойрч чаддаг. Индианч болсон явж байдаг. За тэгвэл яагаад та ингэж чадаад байна гэхээр манай хүн бас маш олон одоо үндэстний холимог юм байна. Үүнд Франц, Герман, за мөн хар ярьстай байна. За түүний 8 дахь эмээг их нь өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэж шүүхтээр ялалт байгуулж гисэн ийм бүсгүй байдаг юм байна.